Энэ өдрийн мэнд тэ чанд оос үзүүлж байна. За өнөөдрийн бичлэгээр вирус гэж юу юм бэ? Одоо тийм тайлбарлах, компьютерийн вирусын талаар тайлбарлах гэдэг үзье маш энгийнээр. За бид нэр вирусцсан тохиолдолд хамгийн их одоо хор хөнөөлнө гэх юм бол файлыг одоо таны компьютерийн файлуудыг устгах нь. За мөн таны компьютерийн файлуудыг ер нь түгжинэ. За мөн таны хувийн мэдээллүүдийг ямар нэгэн чухал мэдээллүүдийг нууцаараа холгаалах, за мөн тагнах, таны компьютер юу хийж байгаа, та ямар вебсайтаар хинтээ харьцаж байгааг бас тагнах боломжтой. За эднэрээс ер нь хамгийн түгээмэл юм нь бол файлыг түгжих хор хөнөөлн хамгийн амар байдаг. Та ямар нэгэн хэрэгтэй хэрэггүй одоо тийм програм суулгангууд таны файлуудыг түгжээд бас хоронхой хугацаанд таны маш их файлыг түгжээд тэгээд ингээд маш урт кээр ингээд энкриптэлцдэг. Тэгээд танаас ингээд мөнгө нэхэд ингээд заавал энэ кодыг нөгнө гэдэг. Гэтэ ер нь мөнгө өгсөн ч гэсэн ер нь кодыг нөгнө гэсэн баталгаа бол байхгүй. За хаанаас вирусддаг вэ? Хаанаас вирусддаг вэ гэх юм бол ер нь торрент юу сайт байгааддаг. За торрентийн хамгийн тод жишээ нь Pirate.by. За нэг ийм зурагт торрент сайт тах юм бол ер нь бол вирустэй програмууд түгээмэл их байдаг. За мөн крактсан програм, янз бүрийн крактсан програмнаар хамгийн том жишээ нь Office байдаг. Бид нэр монголчуудын ихэнх нь Office-ыг дандаа кракт хуулиараар ашигладаг болохоор одоо крактж байгаа тэр програм нь болохоор нэг юм Games Pico гэдэг програм байдаг. Энэ бол цаанаа бид нэг юу хийж компьютер дээр ямар юм ажиллаж байгааг бид нар бол таашгүй. За мөн кракт гейм байгаа. За мөн вебсайтууд байж болно. За вирусын флаш. Гэтэ энэ орчин үед л ер нь вирустэй флашаар дамжуулдаг хүмүүс маш бага болтмолоор гайгүй. Хамгийн хоромнолт нь юм л байгаад байгаа. За тэгвэл энэ дээр нэг хорон ойл дотор нэг юм хакинг клиент сайт гэдэг нэг юм байгаа. Энэ яадаг вэ гэхээр одоо энэ Games Pico гэдэг Office Activator ахгүй Office-ийг лицензийг нэрлэдэг. Энэний ард ажиллаж байгаа тэр нэг код нь одоо нэг тийм таны компьютерийг ерөөсө клиент болох хэрэгтэй тийм үйлчлэгч маяг юм болох хэрэгтэй. Тэгээд ингээд серверээ хүлээгээд байж байгаа. Сервер дээр ямар команд ирэхийг нь хүлээг. Серверээс ямар команд ирэхийг нь хүлээгээд яждаг. За жишээ нь серверээс одоо ингээд Go цэгийн меню руу ингээд attack өгөө гэх юм бол энэ Office Cracked Office суулгасан ерөөсөө тэр бүх хүний тий одоо хамгийн багадаа жишээ нь 100,000 хүний компьютер суудсан байгаа шүү дээ. Тэгүнгут энэ 100,000 компьютер шууд энэ серверээс команд ирэнгут энэ Go цэгийн меню руу ерөөсөө шууд ингээд халдлах юм гэсэн үг. За халдлах нь ер нь бол маш энгийн зүгээр л Go цэменийг унтраахын тулд ингээд ерөөсөө байнгын ингээд ачааллуулж ажиллаад байна гэсэн. Go менийг ингээд байнгын ачааллуулж ерөөсөө 100,000 ширхэг 200,000 удаагийн үйлдэл ингээд завсаргүй ингээд серверээ ачааллуулж унтраах гал ингээд халдаад байна гэсэн үг. Маш энгийн жишээ юм байна. За нэг вирус зохиож үзье да. Хамгийн энгийн вирус зохиох үзье. За вирус зохиохын өмнө бид нэр folder options гэдэг юм дотроос hide extension чагтуудыг авах хэрэгтэй. Одоо ер нь энэ хоёрыг авсан бохот болно да. За шинээр текст файл үүсгэн гот энийг хуулаад copy доод түрүүнийхэн текст файл дотроо ингээд Ctrl save дарчин гэсэн үг. Тэгээ буцаж гарсан хойно rename хийж агаад артлын текст гэснийг бид нэр нь бол бат болгоно. За энэ файл дээр энэ бат гэсэн файлаар дарах юм бол ардаа дотроо ямар нэг юм delete-лэх файл ингээ код ажиллаж гэсэн үг. Юуг delete-лэх вэ гэхээр дээд хэсгийн JPG гэсэн буюу энэ JPG гэсэн өргөтгөлтэй зургийг шууд устгах гэсэн үг. Урд нь энэ цэгийн энтэл од тавьдаг нь болохоор ерөөсөө дээд хэсгийн яг доторх бүх JPG гэснийг устгах гэсэн үг. За дараад үзье. Устцсан биш гэсэн чил. Энэ биш. За ингэ дарлаа. Баггүй.
Энэ хамгийн энгийн вирусны жишээ. За тэгэнгუთ энэнийхэн айконыг нь солонготаа бид нэг ямар нэгэн програм шиг болгоо ачиж болно. Одоо шорткат үүсгэнгүүтээ айконыг нь солих болно. Тэгээд ингээд вирус байж болно. Хамгийн энгийн вирусны жишээ. За энэ удаагийн бичлэг таалагдсан гэдэг. Тэтгэлтэй байна.